бүгдийг ойлгодог хүн ч гэж байдаггүй юм угаасаа. Би ч гэсэн тэгж үзээгүй. Тийм байна гэж. За. Install. За install дотор нь одоо бид өнгөсөө ингээ баахан програмууд ингээ танилцууллаа шүү дээ. Ийм програм. Одоо надад байгаа програмууд нь юу вэ гэхээр та нар хэрэгтэй бол аваа гэд би хэдэн програм танилцуулж байгаа заяа. Yahoo Messenger-ээс давхар ороход юу яаж өгдөг? Тусаж өгдөг нэг ийм жижигхэн програм байдیں۔ Уул нь бол энийг яг зүгээр юун дотоос компьютер дотроос хийж болдог ч гэсэн энэ програм намар байд юм уу. Тэгээд ийм энд нэг програмыг заагаад өгч. Та нар энэ ном шиг болцсон байгаа юуг анзаарч байна уу? Энэ нь юу вэ гэхээр WinRAR гэдэг програмаар дамжиж ийм зүйл бий болдог байхгүй юу? Тэр WinRAR гэдэг програм нь энэ байна. Энэ програмыг ерөөсө суулгангууд эдгээр чи бүгд ийм ном хэлбэртэй болчихдог. Яагаад ном болчихж байна вэ гэхээр та нар одоо ингээ та нар ингээд хэдүүлээ байна. 5 10 11 12 гоц 12-гүй ингээд жаргалдаж байгаа нэг болгоод ингэсэн дээр үстэй. Тийм үстэй. Тэгээд ингээд хайшаа чим авч явахад ингэсэн дээр те. Тэр шиг баахан олон цүнхнүүдээ та нар аваа явж исэн дор бол цүнгэндээ хийчээд ганц цүнхээ бариа явж байгаа та адилхан байхгүй юу. Тэгээд бүгдийг нь сайхан нийлүүлээд нэг болгочихно. Тэгээд нэг болгож жагаад хүссэн үедээ та нар задлахыг хүсвэл нөгөөдгөн дээрээ очиод хомаасо 2 удаагаар. Тэгэх юм бол эн чинь ингээд онгоцдог байхгүй. Тэгээд энийг идэвхжүүлж гаргаад ингээд өөр газар тавьдаг байхгүй. Болсноо. Тэгээд гаргаад тавьчихгууд чинь нөгөөдг нь очиод эндээ задарсан байдаг. Одоо бид өнгөсөө ингэсэн штэ. Энэ програмыг би задлсан штэ. Рекординг. Тэгээ нөгөө чинь ингээд задарсан байгаа штэ. Задарчгууд нь очиод нэгийг нь уншуулад нөгөө програмч ажиллаж эхэлнэ гэсэн үг. Уншуулад суулгах боломжтой болчихж байна гэсэн үг. Тэгэд энэ WinRAR-ийн өөр нэг гол чухал асуудал нь юу гэхээр та нар интернетээр өөр хүмүүст ингээд юм дамжуулах хэрэгтэй байхгүй. Дамжуулахад хэрэг болно. Одоо шинэ чинь та нар ийм 3 файл байлаа. Энэ 3 файл за энэ бол 3хан байна. Энэ 3-ыг та нар өөр хүнд явуулахаар боллоо. Тэгэхэд бол интернетэд та нар байрлуулах хэрэгтэй байхгүй юу? Байрлуулдаг. Байрлуулахын тулд тус нь нэг юм ингээд аваад тус нь татаад аваарай гэж өгөхөөрч айгүй хэцүү те. Та нар номнуудаа нэг нь хүнд өгөөд явуулахгүй үстэй. Тийм учраас энийг нийлүүлээд одоо WinRAR-т нь. За би энэ програмыг заагаад өнөөдөр хичээл дуусчих шүү. WinRAR-т гот юу болдог вэ гэхээр энэ юу штэ. Нийлүүлээд WinRAR-т чинь хэмжээ нь 7 мега болчихж байгаа байхгүй юу? Энэ хараа 7 мегабайт. Тэгэхээр нийлүүлчихээрээ хэмжээ нь жоохон багасдаг. Нэгдүгээр, хоёрдугаар нэг бүхэл болчихдаг. Тэгээд нөгөө хүн чинь интернетэд байрлуулад линкийг нөхчүүл ганцхан зүйл татаж аваад нөгөөдөө татсан задлчдаг байхгүй юу? Ойлгосноо? Тийм учраас энэ WinRAR гэдэг програм маш их хэрэгтэй. Энийг ашигладаггүй хүн гэж юм цөөхөн ялангуяа компьютер хэрэглэж байгаа хүмүүс бол. Ойлгосноо? Тэгэд энэ програмыг тэгээд нөгөөдөө задлаад үзэнгүүт одоо энэ чинь ингээд дотор 3 байгаа. Нөгөөдг нь ингээд ингэчнэ гэж. Тэгээд яаж WinRAR тах вэ гэж бодож байгаа үстэй. Наац яаж WinRAR тах юм бэ? Маус хоёроо дараад энэ. Add to archive. Тэгэл болоо ок. Тэгээд дотор нь яг зөвхөн жоохон тохируулгууд байгаа л да. Гэтэ энийг одоохондоо хэрэггүй заа юм манайд. Яваанда бүгдээрээ сайхан уужуу тавьж суулгаа. Тэгэл яа гинэ? Маус хоёроо дарлаа. Add to archive. Тэгээд одоо ок. Энэ чи ингээд уншаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ харж байна уу? Энд үүсэж эхэлж байгаа гэсэн нөгөөд материал нь. Тэгээд одоо бүгдээрээ за энэ ингээд уншаад дуусах. За дуусна. За одоо энэний хэмжээ нь хэд вэ бүгдээрээ харж аваарай. 6 мега. Харж байна уу? 689 байсан чинь ийм болчихж байгаа байхгүй юу? 200 кБ. 2 кБ. Ийм хэмжээтэйгээр багасдаг. Энд чинь багахан хэмжээнд дэр ингэж байгаа боловч одоо 1000 мегабайтыг ингэж 900 мега бол авчдаг. Ойлгосноо? Ийм учраас ер нь ашигтай. Тэгээд бас нэг онцлог нь вирусддгүй ийм материал. Одоо би ингээд ийм материалыг аваад хин нэгэн хүний флаш руу хийлээ штэ. Ийм хэлбэрээр нь хийх юм бол вирусддгүй. Вирус авдаггүй гэсэн. Харин ийм хэлбэрээр явах юм бол вирусдах магадлал маш өндөр. Ойлгосноо? Яг л ер нь вирус ер нь хамгийн гол нь програм дагаж ирдэ штэ. Та энэ мэдтгүү. Вирусээр програм л дагдаг штэ. Түүнээс зураг мураг вирус дагаж ирнэ. Ер нь цөөхөн байна. Байхын үед бол байна. Гэтэ цөөхөн. Тэгээд тийм учраас та нар энийг ингээд сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь WinRAR дахта бас вирустэй WinRAR даж хайчваа. Тэгэх юм бол тэр чинь вирусын програм чинь тэрний чинь устгаж чадахгүй шүү.
Яг бол юм дотор битүү юм чинь гаднаас нь энэ дотор вирус байна гэж мэдээд байгаа мөртлөө тэр вирусын програм чинь тэнийг нь олж устгах чадахгүй шүү дээ. Нөө чи ингээ яг ингээ бүхэл болсон гаргахчгүй оруулахчгүй байгаа юм чинь. Ойлгосноо? Энэ аягүй дажиг програм байгааз энэ програмыг интернетээс яаж олох вэ гэхээр за би дараагийн удаа зааж өгье. Өнөөдөр би интернет ийм байгаа асуудалтай байгаа учраас би зааж өгч чадахгүй. За юу. За тийм байна. Асуулт байна уу? Яг тохиолдсон. Асуулт